Сайн уу? Мутантын нэр үе комикийнхоо парт 2-ыг оруулж байна. Манайхан туглан сууж таалан болгоно. Лайк болон subscribe ан заавал дараарай. Уулзалт. Цөмийн дэлбэрэлтээс хойш 48 цаг өнгөрчээ. Тэмүүлэн, хонгор, наран цэцэг нар нислэг тэргээр говийн бүсэд буухад агаар шаргал өнгөтэй болж амьсгалах бүрт хамрынх нь самсаан сархираад их муухай байсан байна. Цацраг идэх тоос хаасаагүй. Гол хөрсөнд агаарт шингэжээ. Тэдний хуучин зэргийн хорогдох байранд 2 хүн хүлээн авч олзов. Эхнийх нь Баттулга байв. Сансрын станцын хуучин командлагч. Түүний нүүрэн шатсан гэхдээ нүд нь хуучин шиг ганган байв. Хоёр дахь нь номин хуучин биологч. Түүний гарт синтетик вирусын шинэ хувилбар бүхий ампул байв. Та нар хинбэ гэж тэмүүлэн Пёртэс гараа бэлэн байдалд зодоход бэлэн байдалд оруулан асуув. Баттулга. Бид лагийг бүтээсэн хүмүүс. Бид үүнийг устгах ёстой. Номин шин санаатай ярьсан. Номин ампулыг өргөв. Нэгдүгээрт энэ вирус зөвхөн лагийг устгадаг. Харин химерийн эсрэг сул. Гэхдээ би түүнийг мутацид оруулсан. Одоо энэ альва мутантын эсийг задалдаг. Гэхдээ сул тал бий. Вирус цацрагийн дэвсгэр тогтургүй. Бидэнд түүнийг цацраггүй бүсэд идэвхжүүлэх хэрэгтэй. Тэмүүлэн. Хоёрдугаарт нь юу юм? Бид цөмийн цахилгаан станцуудыг сэргээх ёстой. Тэдний 12 нь хяналтгүй горимшилсан. Хэрв тэд дэлбэрвэл бүх их газар цацраг идэвхт хорт харахах болно. Баттулга газрын зураг дээр тэмдэглэв. Эхний бай. Хотын ойролцоох станц. Тэнд галт орхоо гих мэт мутант үүрээ зассан байгаа. Тэд нэгэн хотын гадаа очиход өмнө харж байгааг үзвэл тэднийг хүлээж байв. Цацрагийн нөлөөгөөр химээрүүд улам бүр амжилттай дөрөх төрхтэй болж мутацид оржээ. Аалзан хүмүүс одоо хоёр толгойтой 8 минут тус бүрээр өөр зүг харж байна. Могоо хүмүүсээ арьсан гэрэлдэж хоорн ганыг хайлуулж байна. Шугам хүмүүс тэдний далавчны өргөн 15 м төрж хумс нь мангар урт муухай аимшигтай сарвуутай болсон байв. Гэхдээ хамгийн аимшигтай шин төрлийн мутантууд байв. Аврах царцаа автобусны хэмжээтэй хөлн олон үетэй нэг өсрөл дээр 500 м-ийг туулдаг. Амнаас нь хүчлэг шингэн цацардаг. Хорт ялаа хүний толгой хэмжээтэй. Сүүлэнд натгууртай тэр хатахад 2 минут дотор хүн болон амьтдыг устгаж айдаг. Цацрагийн өт газрын гүнд амьдардаг 50 м урт. Түүний арьснаас цацраг өвдөлт бодис гоожно. Түүн төрөхөд л арьс болон бүх юм мулдарч унж бод авалдаг. Наран цэцэг айсан хоолоор эдгээр юмсыг хэн бүтээсэн юм бэ? Цөмийн дэлбэрэл цацраг нь лагийн эсийг хурцсан мутацид оруулсан. Сайн мэдээ 47 колони 15 цацрагт тэсэлгүй устсан. Муу мэдээ нь одоо 32 колони улам хүчрхэг болсон. Станцын төлөөх тулаан. Хотын цөмийн станцын хашаанд хэдэн зуун мутант цугларчээ. Голд нь галт орхоо. Хүн царцаа ялааны хэрлээс 6 гар 4 хүл хуруутай гялалцсан муухай амьд байв. Тэд станцын хөргөлтийн системд үүрээ засаад реакторыг халааж байв. Бас ухаантай Баттулга. Хэрвээ реактор дэлбэрвэл цацраг идэвхт бодис төв аз тарах болно. Тийм үл. Тэгэхээр бид дотгош орох ёстой. Тулдаан хэлв. Хонгор хуучин караныг суулганд царцаануудыг бөөнөр нь устгаж эхлэв. Наран цэцэг дээвэр дээр гарч номсмаар хорт ялаануудыг буудаж харваж унагч байв. Баттулга хуучин зэргийн тактик ашиглан мутантуудыг барилга руу чиргэн аваачиж барилгын хан мөргүүлж устгаж ядалж байв. Номин реакторын өрөөнд нэвтэрч хөргөлтийн системийг гараар сэргээв. Тэр байр цацрагийн өвчтөй байсан ч гар хөлөө чичрүүлэн хавхлагуудыг эргүүлсээр байв. Галт ороход түүнийг олж харан 6 гараараа дайрч ирв. Тэр мөч тэмүүлэн дээр өсрөн Пертюз гараараа галт орхон нурууны гол руу цохив. Цахилгаан цохиж номин түүний нуруун дээр вирусын ампулыг цохиж хагалваа. Галт орхоо хэдхэн минут дотор тоос болон цэцрав. Станцын хөргөлтийн систем хэвэн ажиллаж эхэлвэ. Гэхдээ энэ ялалт бага байсан дэлхий дээр 11 цөмийн станц хяналтгүй хэвээр байгаа. Дэлхийн засгийн газар сүүлчийн арим. Тэднийг станцаас гарч ирэхэд тэнгэрт 8 нэстэд тэрэг 10 хэдэн танк 40 гаруй хүүхд машин ирэв. Тэдний командлагч генерал Чойвсон дэлхийн засгийн газрын сүүлчийн армийн ерөнхий командлагч байв. Чойвсон өндөр настай сахалтай зээжин дээр нь одон медаль харин нүдэнд нь онторшгүй галтай хүн байв. Та нар сайн ажилласан гэж генерал хэлв.
Гэхдээ одоо насан туршидын ажил эхэлнэ. Бид мутацийн эсрэг зэвсэг гаргаж авсан. Тэр гараа ороход ачааны машинаас том биетэй металл сав гарч ирэв. Дотор нь цагаан хүл нэртэй кодтой хий байсан. Нэмэн энэ юу вэ? Чавс. Мутацийн эсрэг зэвсэг хийн зөвхөн мутант эсүүдийг устгадаг. Хүмүүст хоргүй. Бид үүнийг агаарцвал 48 цагийн дотор бүх хэмээр, бүх лаг, бүх аврах шавж өгнэ. Батул. Яагаад өмнө хэрэглээгүй байсан юм? Чавс нүдэд очлоо. Учир нь энэ дэлхийн агаар мандлын давхаргыг гэмтээвэл хэрв бид үүнийг хэрэглэвэл 10 жилийн турш хүчлэг бороо орох болно. Гэхдээ өөр сонголт байхгүй. Мутантууд хитрхи олон болсон. Сүүлчийн тулаан. Тэд цагаан хүлийг хэрэглэхээр шийдэв. Гэхдээ эхлээд хамгийн том колон их лагийн зүрх умар тэнгисийн дундх арал дээр байрлах төв байрыг устгах хэрэгтэй байв. Тэд их лагийн үндсэн мас нуугдаж бүх хүмирийг удирдах байв. Тимүүлэн хонгор наан цэцэг Баттулга номин генерал Чавс нь 6 хүн сүүлчийн тулаанд бэлтгэв. Тэд усан онгоцор арал руу ойртоход агаар хар утаа амьсгал богдуулан муухай өнөртөж байв. Арал амьд организм шиг л угшиж байв. Хагас аюу хэмээрүүд, аалзан хүмүүс, могон хүмүүс, шуу хүмүүс, аврах шавжнууд, цацрагийн хөтнүүд бүгдний зорилготой тэдний зүг дайрваа гүйж ирсэн байна. Чавс бүгд тулдаанд энэ бол сүүлчих. Тулаан 6 цаг хүрэлсэн. Танкууд буудаж нисдэг тэргүүд пулмоторны галдаж сэргүүд гардан тулдаан хийж байв. Хонгор 200 гаруй мутантыг устгаж гэхдээ өөрөө хордож унсан. Аргагүй шүү дээ. Нанацыг дээвэр дээр гарч сумаа дуустал харвсан. Дараа нь хутгаар тулцсан. Батул сүүлчийн гарната шидэд өөрөө цацрагийн өтөнд хазуулсан байна. Тимүүлэн их лагийн зүрхэнд нэвтрэв. Тэд аврах том хар мас гэрэлтэж хүний дугаар чи яагаад ингээд байгаа юм чи тэнцсээр байгаа юм бэ? Нэг организм болох амар амгаланг бид та нарт авчирч гой биелэг өгөх гээд байна. Гэв Тимүүл. Ирэх чөлөөг амар амгалан бол зүгээр шорон бид наа чин хэрэггүй. Тэр цагаан хүл хийдээс авыг эвдэв. Хий агаар тарахад их лагийн мас агшиж архишин шатаж эхлэв. Тэр мөрчд арал дээр бүх хөмөр нэгэн зэрэг унмаа. Ихтэй хий дэлхийн агаар мандал нэвтэж тэнгэр ногоон өнгөтэй болж хүчлэг бороо орж эхэлвэ. Тимүүлэн сүүлчийн нэстэгт рүү гүн оров. Хорц нөхдөд авран арлаас гарч ирвэ. Тэдний араас арал далайж их лаг үрд устан алгуулв. Гэхдээ тэнгэрт ногоон улс тогтож бороо газарт дэрх бүх урамлыг шатааж байв. Тимүүлэн нөхдөд хараад бид ялсан гэхдээ ямар үнээр. Чой болцсон. Хорцсон хоолоор энэ бол ялалт. Бид амьд үлдсэн. Бид дэлхийг сэргэн. Тэдний нэстэг тэрэг наран жаргах зүгнэс бай. Шин үрийн гэрэл, айрмын сэргэлт, цагаан хүл хэрэглэснээс хойш 30 хоног өнгөрчээ. Хүчлэг бороо айжмар зогсож тэнгэр цэлмж эхлэв. Дэлхийн засгийн газрын сүүлчийн арим одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж байв. Генерал Чавс хуучин зэргийн баазуудыг сэргээж 40 мянган зэргийг дахин зэвсгэл байв. Тэмүүлэн хонгор наран цэцэг Баттулга номин нар армийн галчууруу тусгай ангид хэсвэ. Тэдний командлагчаар Ахмад Сүхматар томилогдов. Туршлагатай дайчин. Гар нь мутантын хумсанд тасдагсан төмөр бертоз хиймэл гартай болсон байна. Сүхбаатар. Та нар мутанттай тулалдсан туршлагатай. Харин одоо бид шин зэвсгээр толдно. Эрдэмтэд 3 төрлийн зэвсэг бүтээсэн. Тэр бээр 3 шин зэвсгийг танилцуулав. Нэгдүгээр цахилгаан тор, тусгай гар буу мутантыг саажуулах. Цахилгаан цохилтоор шатаадаг шавжнуудад хамгийн их үр дүнтэй. Хоёрдугаарт галт сэлэм 1.5 м урт, ирмэг нь 3000 хэмт халдаг плазмын сэлэм. Альва химээрийн хуйгийг хайлуулдаг. 3-дугаарт үүл задлагч. Нисэх онгоцноос цацдаг дууны долгионы зэвсэг агаарт нисдэг химээрүүдийн далавчийг эвддэг. Тимүүлэн портиоз гараа оргов. Би галт сэлмийг сонгож байна. Хонгор. Надад тэр цахилгаан тор би том биетэй тул би ойртохгүйгээр цохиж чаднаа. Над тэр нэрхтэй. Наран цэцэг. Би үүл задлагчийг удирдах сурнаа. Би тэрнийг ам тэр над хэрэгтэй гэж хэлвэ. Агаарын тулаан. Армийн 15 нисэх онгоц 24 нисдэг тэрэг бүхий агаарын болоод бүрэн бэлэн болжээ. Тэдний анхны бай говьд сүл дурших хар далай хэмээх мутантын том колон байв. Тэнд мянган шоугон хүмүүс, сарсан баг бахан хүмүүс, далавчт ялгаанууд оршин суудаг байв. Нисэх онгоцууд тэнгэр төрөхөд харанхуй үйл шиг хэмээрүү тэднийг зүг нисэн гэр байв. Шуу хүмүүсийн далавч нь 10 м болсон. Хумс нь онгоцны хуйгийг зурж эвдэж байв. Наран цэцэг нисдэг тэрэгний хаалганд нээж үүл задлагч зэвсгийг ажилуулв. Дууны долгион ангаар тархан ойролцоох 30 гаруй
шуун хүмүүс бол бус амьтдын далавчиг хугадаж устгасан байна. Тэдгээр цаамд хагарч газар унваа. Гэхдээ агарчин аюул гарч ирэв. Галчуун хүмүүс, чөтгөрөн хүмүүс, эдгээр хүмүүс галчууны ДНК-тай холилдсон хүмүүс байв. Тэдний өднөөс галгарч нүднээс нь лазерын төв ястарч байв. Сүхбаатар радио дээр бүх онгоцнууд сарин ийш тийшээ хол болтцгаа. Галчуу бол дулааны мэдрэгчтэй гэж л байна. Тэмүүл нисэх онгоцны нисгчийн ард сууж би тэднийг устгахнаа гэж лээд сэлмээ гарган ачааны онгоцны арын хаалгыг нэвэ. Галт сэлмээ гаргав. Нэг галчуу онгоц руу дайрахад тэр сэлмээ далдаж шувг 2 хэсэг болгон тастав. Шувны гал унтарч үнс болон цэцэрваа. Тулаан 3 цаг үргэлжсэн. Эцэд нагааны цэргийн бүх хүч нь нисдэг хэмээрүүдийг устгад тэнгэрийг чөлөөлвөө. Газар дээрх там. Агаар цэвэршсэний дараа айрам газар дээр бов. Тэдний урд хэдэн 10,000 газрын хэмээр даалцсан хүмүүс, могон хүмүүс аврах зарцаа, хорт ялаа цацрагийн өт гих мэт олон төрлийн муухай амьтд байв. Мөн хүн баавгай нэрлийз, мэлхийн нэрлийз гих мэт амьтд. Тэдний өсрэлт нь 100 м, жинэлхэд бараг 5 тонн байх юм чинь. Хонгор цахилгаан тороо гаргаж ихний дайсныг цохив. Том биетэй мангас чичрэн өнө. Гэхдээ тэр дараа 10 хэдий бас тэгж устгасан байна. Батулга гарнач гэдэг гашруу. Бүгд цуглараарай гэд. Зэрэг дугуй хэлбэрт бөөгдөн цахилгаан тороо галцлэм автомат үсгэр нэгэн зэрэг буудав 10 гаруй. Дайснууд будаа олон унсан байна. Тэдний оронд шинээр ирсээр байв. Наран цэцэг ном сумаа гарган холарын занд мутантуудын нүдрүүн харавч байв. Намын хуучин биологийн жиховд мутантуудын сул талын зааж өгч байв. Зарцаанууд 3 дахь хөлний үед мэдрэлийн цангилаа байдаг. Тулааны оргил үед тэмүүлэн галт сэлмээ өргөн хамгийн том дайсан дүүгүй мангас түүнийг залих гэж. Гэтэл тэр сэлмээ мангасын ам чум болов. Плазмын халуун мангас дотроос шатаж дийлбэр байв. Мутацийн голомт. Тулааны уур номин радио долгионы тусламжтайгаар мутантуудын их усүрийг илрүүлв. Энэ нь говь цөлийн гүнд газар доорх агуйн байсан. Тэнд их төрүүлагийн анхны туслаас үүссэн цацрагийн нөлөөгөөр өөрчлөлтөг цорын ганц голомт байв. Генерал Чойвсон хэрэв бид төрөөг устгавал ахиж мутац дорх амьтад өсөж үржихгүй болно. Тэдний ДНК-г задлана. Тэмүүлэн хонгор наран цэцэг Батулга номин Сүхбаатар нар агууд нэвтрэв. Голд нь их төрөөг нэртэй байхгүй нөгөө мутантуудын их нь. Их төрөө өндгөний хэмжээтэй гялцсан чимээгэн лугшиж байв. Тэгтээ том түүний эргэн тойрон сүүлчийн хамгаалагчд харгалзагчд хүн хэрэм бус амьтдын эрлийзүүд байсан. Маш хурд маш аюултай байв. Тулаан агуу төглөв. Харанхуй зөвхөн сахилгаан торны гэрэл галт сэлмний дөл гэрэлтэж байв. Хонгор 2 харгалзагчийг устгасан ч өөрөө хазууч хордов. Наран цэцэг түүний чирж хажууд нь дасуулав. Битгий хөвөрөө. Хонгор сулхан гинэ. Том хүн амархан өгдөггүй маа. Тэмүүлэн их төрөд очиход түүнээс хүний дуу сонсогдов. Намайг битгий устгах. Би энэ дэлхийн шинэ хавцгал би ирээдүй. Тэмүүлэн ирээдүй бол хүн бүрийн сонголт чи сонгохгүй. Чи бол хүн биш ээ. Тэр галт сэрмээ өгөөд их төрийг хөндлөн хөтлөв. Төрөө дэлбэрч гэрэлтэж унтарч тоос болон цацарваа. Тэр мөч дэлхий дээр бүх мутанд нэгэн зэрэг архин биенчэр ДНК-н задарч эхлэв. Дэлхийн хотуудын чөлөөлөлт их төрөө устснаас мутантуудын ДНК задарч тэдний бие суларч хяналтгүй болж эхлэв. Агаарын зэргийн хүчин энэ мөчийг ашиглан бүх колониудыг бөмбөгдөж эхлэв. Нисэх онгоцууд тэнгэр дараалан нисч бөмбөгдөл 48 цаг үргэлжилсэн. Бээжин чөлөөлөгдөв. Сүүлчийн аалзан хүмүүс хятадын нийслэл хурц цөөхөн хэдэн сүлэр үзэгдэв. Москва чөлөөлөгдөв. Кремлийн ханы дээр сүүлчийн могон хүмүүс унав. Лондон чөлөөлөгдөв. Биг Бен цамхын орой дээр сүүлчийн шүүн хондал авчаад илэн газар унав. Нью-Йорк чөлөөлөгдөв. Сатуйоп, Самбра сүүлчийн шавж шатаж унав. Монголын хотууд чөлөөлөгдөв. Тэмүүлэн хонгор наран цэцэг нар хуучин гэртээ буцчихв. Хот нурмад байсан ч тэнгэр цэнхэр байв. Химээрүүдийн сүрэл их түр устснаас хойш 72 цагийн дараа дэлхийд ирэх химээрүүдийн 99% сүрчээ. Тэдний биеийн ДНК задарч тоос болон цацрав. Зөвхөн цөөн хідэн цацрагийн нөлөөгөө бүст амьдардаг химээрүүд л амьдулсан. Гэхдээ тэд ахиж үржиж чадахгүй сударсан байв. Намын энэ бол байгалийн хууль. Аливаа ирлээд эцтэй устгах ёстой. Харин хүмүүс бид дасан зогтсон. Батулга. Бидний буруугаас энэ гамшиг ихсэн.
бидний өрөвөр дэлхийг сэргээх. Хонгор гараа өргөв. Хамгийн түрүүнд би барилгачин болъё. Барилга барих дуртай гэж нэ бүгдийнэ. Энэ бол олон сарын турш анхны чин сэтгэлийн хинэд байв. Ялалт. Генерал Чавлсан дэлхийн засгийн газрын нэрийн өмнөөс ялалтын байрыг зарлав. Сун үедээ амьд хүмүүс үлдсэн. Энэ радиогоор сонсогдов. Эрхэн хүмүүсээ бид ялсан Бутан тэнгэрэн үе дуслаа. Одоо шинэ гэрэн эхлэж байна. Сэргэлтийн гэрэн үе. Бид хотуудаас сэргэн. Бид гэр бүлээ олно. Бид хүүхдүүдээ өсгөн. Учир нь бид хүн төрлөختөө. Бид амьд үлдсэн. Талбай дээр зүгэрсэн хүмүүс алгадшиж уйлж инээлтэн тэрэлт байв. Тэмүүлэн хонгор наран цэцэг нар дээвэр дээр зогсож нар жарахыг харж байв. Тэнгэр, улбар шар, ягаан, улаан өнгөр, муудс мэт. Цусгал, ялалтын өнгөр. Наран цэцэг энэ бүх үнэхээр дуслаа гэж. Тэмүүлэн түүний гарыг хатган дуслаа. Одоо бид амьдрах болно. Жинхэнэ амьдралаа. Хонгор хоолны тухай ярихад би 2 жил жинхэнэ мах идээгүй. Та нар мэдхүү би бүтэн дуулж идэж чадна гэж хэлвэ. Тэд нээлтэн доош буу. Шинэ дэлхийн сэргэлт. 1 жилийн дараа дэлхий айжмар сэргэж байв. Цөмийн станцууд хяналтанд орж хотуудын нуран сэвэрлэгдэж шинэ барилгууд босч байв. Тэмүүлэн хотын дарга болж хотыг сэргэн босгож байв. Түүний Пертуз гар одоо зөвхөн барилгын ажилд хэрэглэгдэж байв. Хонгор шинэ хүч компаниг үүсгэн байгуулж нуранг нураах, нуранг цэвэрлэх шинэ барилга барих ажил эрхэлж байв. Түүний биеийн хүч одоо зөвхөн их тайван ажилд зарцуулагддаг болсон байв. Наран цэцэг сургуульд орж эмч болохоор суралцж байв. Тэр мутантуудын хордлогыг эсэргийн бүтээхээр мөрөгддөг байв. Баттал 82 сансрын хөтөлбөрийг сэргэж Алтан гац 2 станцыг бүтээшгэл байв. Энэ удаад аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд хангасан. Генерал Чавлсан тэтгэврт гарч цэцэрлэгжүүлэлтийн хичээл зааж байв. Нэгэн өдөр тэд бүгд хуучин мөнгөний дэргэд цугларч галаар гарган одоо гал дээр хоол хийж хуучин турсамжаа сэргэн ярилцж байв. Тэгмээд та нар санаж байна уу? Бид анх аалзгуудад толдод хинч амьд гарахгүй юм шиг санагдсан хонгор. Тэгээд бид хаалгын чиний хаалгыг сугалж авч тэрнийг няцалсан. Наран цэцэг. Бид чи манай бункерийн цорын ганц хаалгыг эвдсэн шүү дээ. Тэд инээлдэн оддыг харж байв. Тэнгэр цэлмэг одод гэрэлтэж дэлхий ямсгалж байв. Энэ бол тэдний түүхийн төгсгөл байсан ч шинэ дэлхийн эхлэл байв. За ингээд дуслаа. Энэ комикийг тоглон сууж таалан болгосон та нарт баярлалаа. Манайхан лайк болон subscribe заавал дараарай. Хэдүүлээ 10,000 гулаа 100,000 гулаа болъё. Цаашдаа олон гой комикууд бас сонирхолтой кино тавшлууд орох болно. Гэхдээ комик одоо би Монгол комик гэдэг сувг руугаа оруулах болно шүү. Тийшээ орж subscribe дарж үздэгийг ярих. За баярлалаа.